Таамтай ир нэгэн тосгонд хоёр ир суудаг байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу юмсанжээ. Баяны гэрт хамаг юм халигж салгиж байдаг. Харин ядуу ир олон хүүхэдтэй ердөөний галуутай юм гинэ. Ядуу бүр тартагтаа тулж хүүхдүүдээ тижээх юмгүй болжээ. Одоо яадаг билээ? Үр хүүхдүүдээ яаж тижээх вэ? Гэж бодож ядуу ир эхнэр галуугаа шар гэжээ. Эхнэр нь галуугаа шараад ширээн дээр тавив. Гэтэл талхны үртэлж байсангүй. Ядуу ир талахгүй яаж ч идэх билээ? Энэ галууг хичнээн идэх билээ. Ер нь ноёндоо аваачиж өгөөд оронд нь гурил гуй гэхэд эхнэр нь тэг аваачиж хагас шуудаа гурил өгөх юм билүү гэжээ. Ядуу ирийн ноёны доо ирээд бүү сэжиглээрээ. Шарсан галуу авчирлаа. Харин надад жаахан гурил өгөхгүй юу? Хүүхдүүд хоосон сууж байгаа. За яах вэ? Чи галуу бэлгэлж цадсан юм чинь галуугаа бидэнд хувааж өг. Хинээгч гомдоолгүй хувааж чадвал гурил өгнө. Чадахгүй бол банцдуулна гэжээ. Ноёных эхнэр хоёр хүү, хоёр охинтойгоо зургуулаа юмсанжээ. Ядуу ир хутга авчруулад галуугаа хуваажээ. Эхлээд толгоогийн ногтол нь ноёндоо өгөөд та энэ гэрийн тэр хүн иймд танд толгоо өгье. Тэгээд бөхсийг нь огтлон ноёны хатанд өгөөд та гэртээ сууж орон гэрээ харж хамгаалдаг. Иймд танд үүнийг өгье. Дараа нь хоёр хөлийг нь огтлон хоёр хүүд нь өгөөд та хоёрт нэг хөл өгье. Эцгийн замаар яваарай. Хоёр талавчийг нь огтлон хоёр охинд нь өгөөд та хоёр аав ээжтэйгээ үргэлж цуг амьдрахгүй. Өсөж том болоод нисэн удаж өөр өөрийн үүрийг засна гэв. Тэгээд үлдсэн цээжийг нь өөрөө авч би хөөрхий ядуу хөндөй цээж энэ цээжийг идий гэжээ. Ноён инээн сайн байна, сайн ир өөрийгөө ч гомдоосонгүй гэд аяг дарс өгөөд хоёр шуудаа гурил гаргаж өгөхийг тушаажээ. Энэ тухай баян ир сонсоод атаархжээ. Баян ир 5 тарган галуу шараад ноёндоо аваачж өгчээ. Бүү цээрлээрээ 5 тарган галууг минь бэлэг болгон авна уу? Баярлаа. Галуу бэлгэж чадсан юм чинь галуугаа бидэнд хувааж өг. Хинээх ч гомдоолгүй хуваах юм бол шагнана. Чадахгүй бол банцдуулна шүү гэж ноён хэлжээ. Баян ир хуваах гэж үзэж ийш тийш нь эргүүлж тойруулж 5 галууг 6 хүнд яагаад ч хувааж чадсангүй. Ноён ядуу ирийг дуудуулж за чи 5 галууг биднийг гомдоолгүй хувааж чадах уу гэжээ. Чадлагүй яах вэ гэд ядуу ир нэг галууг ноён хатан хоёрт өгөөд та хоёр хоёулаа одоо 3 боллоо. Өөр нэг галууг хоёр хүүд нь өгөөд та хоёр одоо 3 боллоо. 3 дахь галууг хоёр охинд өгөөд та хоёрч бас 3 боллоо. Үлдсэн 2 галууг өөртөө аваад би ч бас 3 боллоо. Хинт ч гомдолгүй гэжээ. Ноён инээ сайн байна. Сайн ир өөрийгөө ч бас гомдоосонгүй гэд аяг дарс өгөөд ядуу ирд тэрэг гурил гаргаж өгөх баян ирийг банцдах тушаал буулгажээ.